Миний ээж ганцхан нүдтэй. Тийм учраас би ээжигээ үзэн яддаг. Ээж маань сургуулийн гуанзанд ажиллаж гэр бүлдээ тус болдог байлаа. Намайг дунд сургууль байхад ээж маань над дээр хурж ирээд "Миний хүү, өлсөж байна уу?" гэж асуусан юм. Энэ нүхэнд нь би уурлаагүйч ээжийн муухай царай намайг үнэхээр бачимдуулж байлаа. Миний хүүч байхдаа яах вэ гэж бодоод муухай харчхад асуултанд нь хариулахгүй гүгээд явчихсан юм. Маргааш нь манай нөгөө ангийн хүүхэд "Ээ, чиний ээж чинь өрөөс нь нүдтэй юм байлээ" гэж ангиар дөрөн хашгирахт нь өөрийгөө үнэхээр үзэн ядаж үлээ. Яагаад заавал би гэж хэмээн боцоор гэрлүүгээ зүглэхдээ ээжигээ бүр ч илүү үзэн ядав. Гэртээ орж ирээд л шууд "Та яагаад зүгээр өхөөд өгч болтгүй юм бэ?" гэж ээжээсээ асуулаа. Ээж юу ч хариулсангүй. Би нүгнийхээ хариултыг авах гэж хэсэг түүнийг харж зогслоо. Учир нь би уур хилэнгээр шатаж байсан болохоор ээжигээ ямар хүнд хэцүү байдалд оруулж байгаа тухай огтхонч бодоогүй. Энэ цагаас хойш би ээжтэйгээ ярихаа болж зөвхөн маш шаргуй суралцаж эхэлсэн. Амжилттай суралцсан болохоор гайгүй сайн мэрэгжил эзэмшиж гэр бүлтэйч боллоо. Өөр хотод байшин худалдан авч хүүхэдтэй ч болов. Миний аз жаргалтай амьдралын минь утга учир эхнэр хүүхдүүд минь болсон байлаа. Харин ээж маань ач хүүхдүүдээ ганц ч удаа харж байгаагүй дээр сүүлийн хэдэн жил намайг ч олж хараагүй билээ. Гэтэл нэгэн өдөр ээж маань над дээр зочилж ирэв. Ээж хаалганы дэргэд зогсчихсон хүүхдүүд ээжийг хараад инээлтэн зогсно. Би урилгагүй зочноос төвшөж бас уурсан. "Та яах гэж ирж байгаа юм бэ? Яагаад хүүхдүүдийг минь айлгаад байгаа юм бэ? Бушуухан эндээс явж үзэх юм хашгирах шахуу хөлөө." Ингэж хэлүүлчихэд ээж "Уучлаарай. Би айл андуурсан бололтой. Намайг үнэхээр уучлаарай" хэмээн эргэн алхахдаа өрөөс нь нүдэндээ нулимс мэлтэгнүүлж байсан юм. Ээж сүүлийн хэдэн жил өтөлж хөгшөрчээ. Өрөөс нь нүдтэн дээр нь нуруу нь бас бүхтийчж. Үүнээс хойш хэдэн жилийн дараа дунд сургуулийн уулзалт болж би их нэртэй өөр хотод томилолтоор ажиллана гэж худлаа хэлээд төрсөн хоттой очлоо. Уулзалтын дараа сониуч зан хөдөлж хуучин муу гэртээ очив. Хөрш маань ээжийг нас барсан гэж надад дуулгасан юм. Би үүнийг сонсоод ганц ч тусал нулимс унгаагүй. Харин ээжийн надад бичсэн загтлыг хөршөөс авч уншихдаа байж боломгүй алдаа хийснээ ухаарсан юм. Тэр цагаанд "Хайртгүй минь, би чамаагаа бодоогүй өдөр зүүдлээгүй шүн гэж байгаагүй. Гэрт чинь очиж хүүхдүүдийг чинь айлгасандаа маш их харамсжээ. Олон жилийн дараа хүүгээ харахад сайхан байсан ч харамсалтай нь өрөөсөн ганц нүдний минь хараа их муудсан болохоор чамаагаа хэрхэн өөрчлөгдсөнийг харж чадаагүй. Хүү минь, чи жижигхэн байхдаа хосолдож өрөөсөн нүдээ алдсан. Ээж нь хүүгээ өрөөсөн нүдтэй энэ орчлон туулахыг төвчж чадаагүй учраас өөрийнхөө нүдийг өгсөн юм. Хайртгүй минь, чи хорвоо ертөнцийг ээжийнхээ нүдээр харж ээж нь хүүдээ ямар хайртай байсныг санаж яваарай. Чиний ээж гэсэн байлаа." Энэ загтлыг уншаад би хизээч уйлж байгаагүйгээрээ уйлсан. Тиймээс энэ нулимс ээжийн минь надад гомдсон гомдлын нулимс байсан гэдэгт би итгэдэг. Шуудын ханаас гонх хүн олооч нүднээс талд ганцхан ичимэн намайг бодон энэ орчлонгоор дүүрэн ээжээ гэж хашгирвал ичимэн л ганцаар миний дууг танин байхдаа